Сайн байна уу Янж байна. Та бүхэнд асуултанд хариулъя гэж бодлоо. Надад нэг асуулт ирсэн байна. Би хүчрэл дуртаж байсан. Тэгээд багтаа тэгээд эндээсээ яаж цэвэрлэгдэх вэ? Та яаж цэвэрлэгдэж байсан бэ гэсэн асуулт байна. Тэгэхээр эхлээд энэ асуултанд хариулахаас өмнө цэвэрлэгдэхээс өмнө нэгдүгээрх нь цэвэрлэгдсэн гэдгээ мэдэх ёстой. Бурхан бидний бүх гэмнүглийг уучлж цэвэрлсэн байна. Ямар их хаарлагдсан гэдгээ мэдэх ёстой. Тэр бол хамгийн хэцүү зүйл. Ихэнхдээ хүмүүс хүчрэл дутаж байсан хүмүүс өөрийгөө бохор заван буруутгасан бас өөрийгөө гэмнүгэлтэй ч гэх юм уу гэж боддог ба. Тэр Иесусийн цусаар үнэхээр та ариусгагдсан, цэвэрлэгдсэн гэдгээ чин сэтгэлээсээ мэдэх явдал үнэхээр чухал. Тэгэхэд энэ бүх болсон явдал таны буруу байхгүй гэдгийг ойлгох ёстой. Хоёрдугаарх нь муу сүнс ч юм уу чөтгөр хөөхөөс өмнө энэ бүх зүйлд хэн буруутай вэ гэж буруутгахаас өмнө чи эзэн Христ дотор хэн бэ гэдгийг мэдэх явдал маш чухал. Түүн дотор өвлөгдсөн хайртай охин. Иесус Христийн цусаар зойлогдсон, цэвэрлэгдсэн. Чамайг бурхан уучлж бас цэвэрлж өгдөг. Зөвхөн уучлдаггүй бүр цэвэр ариун болгодог гэсэн үг. Энэ ойлголт бол хамгийн хэцүү ойлголт байсан. Анхан үеийн Библиэлд цэвэрлэгдсэн, цэвэрлэгдсэн гэдэг үгийг уучлсан гэдэг үгээр ганцхан үгээр бичсэн байсан. Шинэ Библиэлд цэвэрлэгдсэн гэдгийг орчуулснаас хойш бид тэрийг ойлгоод Бурхан зөвхөн уучлаад зогсохгүй бинийг цэвэрлсэн юм байна, цэвэр ариун болгосон юм байна гэдэг мэдэх явдал маш чухал. Үүний дараа өв залгамжлагдсан охтууд болсон гэдгээ мэдэх ёстой охид хөвгүүд. Христийн золилтын мөн чанарыг ойлгох юм бол үнэхээр цэвэр ариун болсон мэднэ. Дараа нь гэрт юм уу биеийн дотор байгаа янз бүрийн муу сүнсийг хөөхөөс өмнө Христ төр хэн бэ гэдгийг ямар хүчтэй гэдгийг мэдэх ёстой. Өөрийнхөө эрх мэдэл хүч чадлыг ухамсарлахгүйгээр ямар нэгэн аливаа чөтгөр ч юм уу аливаа асуудлыг шийдэхэд маш хэцүү. Газар тунцан ядарсан өрөвдмөр амьтныг гуйлагчин шихүүнийг бол хажуугаар гарсан хүн болгол муухай харна. Харин цэвэр цэмцгэр сайхан титэм зүйлсэн эмэгтэйг бол хараад хүн болгон хүндэлнэ. Тийм болохоор Бурхан дотор хэн бэ юу? Титэм зүйлсэн тэр үнэхээр агуу дээд нэгний охин болсон гэдгээ мэдэх явдал маш чухал. Хааны охтуудыг титэм зүйлсэн эмэгтэй болдог. Дараа нь тэр цэвэрлэгийг тэр тухайн үнэхээр цэвэрлэгдсэн гэдгээ мэднэ. Дараа нь сэтгэл санааны цэвэрлэгийг яаж хийдэг вэ гэхээр тухайн хүнийг уучлж цэвэрлэж явуулдаг. Үүдэл болгон дээр нь очиод тухайн үйлдэл дээр таны буруу бас тодорхой хэмжээр хэрэг байсан бол би гэмшиж байна. Тэгээд тухайн хүнийг би үйлдэлд нь буруу танд өргөж гин гим нүглэн харин тэр хүний тухайн хүнийг уучлж байна. А Б-г уучлж байна. Энэ үед бас аав ээж ч юм уу тодорхой хэмжээр гэр орны хайртай дотны хүмүүс оролцсон бол тэднийг бас хамт уучлах хэрэгтэй. Энэ үйлдэлтэй холбоотой миний бие махбодд болон сэтгэл санаанд үлдсэн бүх зүйлийг би уучлж цэвэрлэж байна гэж залбирдаг. Нэгсэндээ ингэн гэсэн үг. Хэрвээ таныг 7 настай багчны хүчрхэлд хамаатны чинь хүн хүчрхэлжээ гэж бодъё. Тэгэх юм бол хамгаалж чадаагүй тэрийг мдээгүй байсан аав ээжигээ би уучлж байна, цэвэрлэж байна. Тэр хамаатныхаа ахыг яг уучлж байна, цэвэрлэж байна. Яг энэ үйлдэлээс болж үлдсэн миний махан бие сэтгэл санаа зүрхэнд үлдсэн тэр сүнсэнд үлдсэн бүх шарахыг эзэн таныг гимшигүүд уужилж цэвэрлдэг. Би тэргээр хүмүүсийн өмнөөс бас гимшиж байна. Тэгээ энэ дотор байгаа үлдэгдлүүд байвал миний биеийн сэтгэл санаанд байгаа бүх үлдэгдэл, бүх хорт байдлуудыг яг одоо Иесус Христосийн нэрээр би цэвэрлэж байна гэж залбирдаг. Энэ үйлдэл олон дахин болсон болвол бүгдийг залбирж гин, бүгдийг цэвэрлж гин гэж хэлэх ёстой. Тэр өөр хүмүүс болсон болвол удаа дараагийн болсон бүгдийг нь уучлж цэвэрлэх ёстой. Энэнд хугацаа орно. Заримдаа 2-3 өдөр, заримдаа олон сар жилч болж болно. Гэхдээ маш хурдан цэвэрлэгдсмаа сайн. Цэвэрлэгдсэн гэдгээ яаж мэдэх вэ гэхээр тухайн хүнийг бодох үед ямар нэгэн айц төрөхгүй, ямар нэгэн эвгүй бодол орж ирэхгүй. Тэр тухайгаа ярих хэрэг хин нэгэнд ярихад уйлахгүй, санаа зовхгүй, ичихгүй байх үедэд та цэвэрлэгдсэн гэдгээ мэдэх болно. Тэгээ үнэхээр ганцаараа цэвэрлэж чадахгүй болвол мэргэжлийн хүнтэй холбогдох ёстой. Хэрвээ та миний хаалттай группт орж ирдэг, хичээлүүдийг сонсдог бол надтай холбогдож болно. Ганцаарчлан цаг авч болно.
Тэгээд энэ бүх зүйлд зөвхөн Библи уншаад мэдхээс гадна яг тэрийг хэрэглэнэ гэдэг бол бас амархан зүйл бас биш. Хин нэгийг хэлж өгөхгүй бол түүнийг бас сайн сурч чадахгүй. Миний арга түмэн мэдлэггүйгээсээ болоод сүрнэ гэж хэлдэг. Тийм учраас та бүхэн маань хичнээн Христэд итгэдэг боловч түүний мэдлэгийг, түүний хийх ёстой үгийг яаж хэрэглэхээ мэдэх нь маш их чухал. Тэгээд энэ бүх аялалд чинь үнэхээр энэ цэвэрлэгээнд чинь би аль болох тусалж хамт байхыг хичээнэ. Дараагийн подкастууд минь сонсороо. Баярлалаа.